Тэгэхээр Баянзүрх дүүргийн хувьд улаан загалмай онцгой байдлын хэлцтэйгээ хамтран урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сургууль цэцэрлэг байгууллага аж ахуйн нэгж одоо хороод иргэд рүү зохион байгуулж ажилладаг. Ахуй аймаг аймгийн онцгой байдлын газар улаан загалмай хороотойгоо хамтарч болвол сүүлд гарсан төрийн одоо хуулийн хүрээнд сайн ажиллаж байгаа. Аж ахуйн нэгжүүдийг болвол төр улаан загалмай хамтын ажиллагааны хүрээнд яаж ажиллах ёстой дэмжиг үзүүлж босгох юм бол улаан онцгой байдлын газар бол уралдаан тэмцээнүүдийг мөн анган шатны хороодуудыг идэвхжүүлэх, тэднэрт сургалт явуулах, онцгой байдлын газраас гамшаас хамгаалах, одоо томоохон болсон гамшиг дээр нэг хэрхэн хариу үйлдэл үзүүлэх бодит байдал үзүүлэх үедийг бол дадлаг сургалтуудыг бол нэлээд сайн хийдэг. Аливаа гамшиг ослын үед ажиллах анхны сүлжээ нөхөрлөлийг бэлтгэх бол манай ажлын гол ажлын нэг чиг байдаг бөгөөд үүндээ чиглэгдсэн ажлуудыг бид нар одоо жилдээ төлөвлөж ажилладаг юм аа. За энэ ажлын хүрээнд бид нар үйлдвэр аж ахуйн нэгж газар мөн хамт олонны дунд бид нар анхны сүлжээ нөхөрлөлийг жилийн хугацаанд одоо сургаж дадлагжуулж бэлтгэж жилийн эцэстээ бид нар аврагч гэдэг тэмцээнийг бид нар зохион байгуулж одоо энэ жил 20 дахь жилийнхэн тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ тэмцээний нийтдээ 4600 гаруй анхны сүлжээ нөхөрлөл одоо 20 жилийн хугацаанд бэлтгэл бэлэн байдалд одоо бэлэн байж ажиллаж одоо бэлтгэгдсэн байна.